За наран цогцоргийг дэмжиж байгаа би бас энэ тухай танд сонсгол дээр хэлсэн. Урд өмнө ажиллаж байсан туршлага төрийн нарийн тэр тусмаа одоо сангийн яамны төрийн нарийнаар ажиллаж байхдаа бол нэлээд чамба хуулийнхаа дагуу ажиллаж байсан дээр бол бас үнэлгээ өгдөг шүү. Одоо тийм болохоор одоо энэ Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллах боломж олцоотой гэж өөрөө чи харж байгаа. За би танд хэлсэн. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох буюу зээлийн хүүг бууруулах хууль санаачилнаа. Энэ хуулийг дэмжээрэй гэж танд хэлсэн, та дэмжинэ гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл мөнгө хүлээлттэй холбоотой асуудал бол Монгол улсад гарлаа. Одоо энэ сүүлийн аппликейшны зээлч гэж нөө ямар зээлгэлээ өдрийн зээлч гэлөө энэ ч одоо хэдэн болчиход байгаа юм. Бараг 30-аад хувь руу орчод байгаа юм. Ийм хэмжээний энэ мөнгө хүлээл, ийм хэмжээний ард иргэдийг мүлдсэн мүлжлэг. Мөнгө хүлээлт чинь бол мүлжлэг шүү дээ. Энэ ч бүр дундад 100-аас эхлэлтэй ийм асуудал гэдэг байгаа шүү дээ. 1500 онд бол Англид бүр тодорхой арга хэмжээ авч ирсэн юм байлээ. Тэгээ энийг бодоход бол одоо ер нь 76 улсын судалгаагаар бол Дэлхийн банкны судалгаагаар 76 улсад энэ мөнгөний асуудлыг, зээлийн хүний тогтворжуулах, зээлийн хүүг барих, зээлийн хүүг өсөхгүй байх, дээд хязгаарыг тогтоох, таазаг тогтоох ийм хуулиуд бол байгаад байгаа юм байна. Тийм болохоор ийм хууль зээлийн хүүгний дээд хязгаарыг тогтоох хууль санаачилнаа. Энэ дээр бол дэмжиж ажиллаараа гэдгийг танд хэлье. Энэ маань бол наад зах нь эдийн засгийн хувьд бол мөнгө хүлээлт биш. Хүлэх мөнгө эдийн засаг руу ордог, эдийн засганд эргэлт ордог, эргэлт болж очдог, аж ахуйн нэгжүүдэд очдог, аж ахуйн нэгж хөл дээрээ босдог, цаашдаа ажлын байр бий болгодог, орлого бий болгодог. За бүр нарийн ярил энэ бидний өнөөдрийн 30% байгаа ядуурлын хэмжээг бууруулах гол асуудал. Бидний барьж байгаа том бодлого чинь бол дундад төвшний иргэдтэй болно, орлого бүхий иргэдтэй болно гэдэг байгаа шүү дээ. Энийн чинь ганц гол механизм чинь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, орлого бий болгох асуудал шүү дээ. Тэгээ энийн чинь гол механизм нь юу юм гэхээр нөгөө хөрөнгө оруулалтыг бий болгох, банкны зээлийг зохих төвшний хүүтэй банкны зээлийг ард иргэдэд хүргэх. За тэгээд бизнесийн зээл гэж байж байна. Тэр ахмадууд дээр очиж байгаа зээлүүдийн хэмжээ байж байна. Энэ бүх зээлүүд чинь хүндээ үр өгөөжтэй байхын тулд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох юм хуулийг санаачлаа. Энийг таныг дэмжээрэй гэж байна. За ингээд Монгол банкны ерөнхийлөгчд өөрөд нь бол дэмжиж байгааг илэрхийлье. Баярлалаа. Наран цогт нэр дэвшигч. За Батэрдэн гишүүний асуулт саналтай холбогдуулаад би нэг л зүйлийг хэлье гэж бодож байгаа. Би таны нөгөө зээлийн дээд хязгаар гэдэг яг мөнгө хүлээлтийн агуулгаар хэд өндөр зээлийн хүүдээр тавигдахад бол дэмжих болцоотой гэдэг зүйлийг хэлсэн. Та бол бас нэг ийм зүйлийг ярьж байгаа. Тэн дээр би бас танд тодруулж хэлхийг хүсэж байгаа. Эрэлт нийлүүлэлтийн хууль ерөөсөө үйлчлэхгүй байна. 5-10 жилийн өмнө байсан одоо ч хэвээрээ байна гэдэг. Тэгээ манай нөгөө суур макро нөхцөл сайжрахгүй болохоор зээлийн эрэлт нийлүүлэлт нь өндөрс нь бас үнэн. Зээлийн нийлүүлэлт нэмэгдсэн, эрэлт нь бас нэмэгдээд байгаа. Өнгөрсөн жилийн хөөс бол зээл 24% өссөн. Тэгээ тэр дундаа нөгөө хэрэглэгчийн зээл нэмэгдээд, тэтгэврийн зээл 44% нэмэгдээд, цалингийн зээл нэмэгдээд. За энэтэй холбоотой ялангуяа бас таны хэлж байгаа үйлдвэрлэлийг дэмжих зээл маш чухал нь харагдаж байгаа. Юу гэхээр иргэдийн найдваргүй зээлийн хэмжээ 153% өссөн өнгөрсөн оноос. Тэгээ энэ чи өөрөө юу харуулж байна вэ гэхээр бас эрсдэл нэмэгдэж байна, эрсдлийн зардал нэмэгдэж байна гэж харагдаж байгаа. Тэгэхээр хэдүүлээ нөгөө асуудлаа бүх талаас нь хараад бүх учир шалтгааныг авч үзэж асуудалд хандах нь зөв байгаа. Бид нар зах зээлийн яг эрт нийлүүлэлт дээр явж байгаа зүйл дээр бол бид нар бас хамаагүй захиргааны аргаар оролцож болохгүй гэдэг зүйлийг танд хэлэх гэж байгаа. Мэдээж бас сайжруулах орон зайнууд байгаа. Тэрэн дээр бол цөмөөр ажиллая. Танд бол би тодорхой яг судалгаатай мэдээллүүдийг хүргэх замаар энэ дээр нэлээд бас холбогдож ажиллая гэж ингэж бодож байна. Батэрдэн гишүүн тодруулна. За эдийн засгч танараас бид нар зөндөө сонслоо шүү дээ. Яг зах зээлийн шугамар явах хэвээр, эдийн засгийн онлоороо явах хэвээр эдгээр юмнуудыг зөндөө судалж байгаа, зөндөө сонсож байгаа, зөндөө хүлээж байгаа. Тэгээ бусад орнууд чинь зарим улсуудад энэний чинь тогтоогоод болоод ах шиг байна шүү дээ. Тэгээ эдгэрийг хэлүүлээ судлаа. Заавал өнөөдөр хүчнтэд ингэж яриад ах нь юу ах вэ? Гэхдээ нэг зүйлийг л бодох хэрэгтэй байна шүү дээ.
Энэ зах зээлийн шин зохион байгуул зохицуулах хэрэгтэй шүү дээ төрөөс. Тэнд хүмүүс хүлээд ард иргэдийг тэр үнэтэй зээлээр нь өөрөөр хэлбэл эдийн засгийн боломж болцоогүй байгаа нөхцөл байдлыг харгалзаад том өндөр хүүтэй зээл өгөөд амьдралд нь хор болгоод зээл хүүнд нь баригдуулаад за тэгээд одоо ичнэ өнөөдөр зөндөл ярьж штэ энэ ч одоо ичнэ олон компани үе талгаа барьлаа, үе талгаанд хаалаа цаашаа бизнесийг эрхлэх боломжгүй боллоо гэд. Энийг л харъя л да. Энэ өнцгөөс нь харъя. Зах зээлийг тэр зохицуулалтаа нийлүүлээ тохируулах гээд үзье. За санал хэллээ наран цогтойрог анхаарах хэрэгтэй. Болдын жавхлан гишүүн